За бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Нандаа байна. Мөж байна. За бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. За цагаан сар гээд баяр маяр болоод жоохон одцсон тий. За гэхдээ Нандаа мөж хоёр нь подкаста үргэлжлүүлээд байнгын хийн. За урдны дугаараар хоёлаа бага насны туул ярьсан тийм ээ. Туулал ямар чухалын туулалд донд багада авсан одоо нэг тийм хүнд хэцүү мэдрэмжүүдтэй хоёлаа ярьсан. За тэгтэл тэр маань яагаад заавал тэрийг ярьсан бэ? Өчнөө зөндөл олон угаасаа мэдрэмж байгаа. Гэхдээ нэгийг онцолж аваад яг өнөөдөр биднэрт яаж нөлөөлөд байгааг л хоёлаа ойлгох гээд байгаа шүү дээ, тийм ээ. За хүн болгонд угаасаа олон ааваас, ээжээс, ахаас, эхчээс одоо гадны багш нараас ер нь хүн болгоноос авсан тийм гэмтэл шарахт бодогддог, мартагддаг зүйлс байдаг шүү дээ. Тэрнийг л нэгэн жишээгээр төлөөлүүлээд бид хоёр өөрсөн дээрээ яриад өнөөдөр яаж нөлөөлч байгаа гэдгийг нь тий. Эннээс яаж гарах юм, ямар арга зам байгаа гэдгийг хоёлаа ярих гэдэг байгаа тийм ээ. За бид хоёрыг ярьсны ар дээр мэдээж нөгөө нэг бид хоёрын подкастын онцлог маань онгодууд маань буурлууд маань одоо нөгөө талаас нь ярьдаг тий. Тэр энергийн ертөнцийн тэр онгодын ертөнцийн ч юм одоо юу болт юм. Бид хоёр болол яг өөртөөхөө одоо нөгөө нэг өөртөөхөө махан биеэр хүн талаас яриад байна тийм ээ. Тэгэхээр тэр онцлог маань хэвээрээ үргэлжлэн дараагийн дугаар дээр онгодууд маань ярих болно. За тэгэхээр бага наснд жишээлбэл за би болвол нэг ийм намайг хамгаалах ёстой. Би нэг ямар нэгэн хамгаалтанд байх ёстой. Ер нь намайг хамгаалж чадахгүй бол би тэр газраас цухтаачдаг ч юм уу, тэр хүнээс цухтаачдаг ч юм уу нэг тийм айдсын мэдрэмж байгаад байна тийм ээ. Маань ч намайг хамгаалж чадаагүй штэ гэдэг юм тий. Тэр нэг гомдол нэгдүгээрт аавд гомдлаагаад байна тийм ээ. Намайг хамгаалаагүй гэдэг. Дээрээс нь эрэгтэй хүн болвол мухаач гэдэг юм уу тий. Нэг тийм айдс маш том айдс байгаад штэ эсрэг хүстэн дээр. Нандагийн хувьд ямар юу байлаа? Минийх ч нөгөө хоригдох айдс байсан шүү дээ. Ер нь илүү одоо эрхчлөөтэй байхыг хүсдэг. Ялангуяа тэр нэг гэрлөө орж цоошлогдох гэдэг нь миний хувьд маш том одоо траума үүсгэсэн зүйл байсан. Тэг яг тэр нь одоо яваанда дараагийн сүр сэтгэлийн мэдрэмжүүд, дараагийн айцуудыг үүсэх яг гол одоо үнс нь байсан юм бэлээ. Одоо эргүүлээд санахаар тэгэхээр маш олон сүр сэтгэлийн мэдрэмжүүдийг бага насндаа би авч исэн. Тэг хамгийн одоо цаад сүр сэтгэлийн мэдрэмж нь юу байсан бэ гэхээр бүр ингээд цөхрөл уйтгар гуниг ганцаардал төвшил ч гэдэг юм уу яг энэ мэдрэмжүүд нь цуглаж явсаар хагаад эцсийн дүндээ за боли явъя баг амиа орлчиж гэдэг юм уу яг энэ төвшин дээр бас яг дунд насандаа гэх юм уу нэг өсвөр насандаа яг энэ зүйл дээр очиж исэн. Тэгэхээр яг энэ сүр сэтгэлийн мэдрэмжүүд яг үндсэн тавигдсан болвол тэр нь дараагийнхаа одоо сүр сэтгэлийн тэр мэдрэмжүүдийг өөртөө татах зүйлийг нь бий болгож идэм байна гэдгийг бол яг өөрийнхөө амьдралыг ухрааж бодож байх тэр зураа мэдэж авсан. Тэгэхээр ч бас нэлээд хохиролтой одоо хүртэл те хохирлын амсаар явсан байна. Тэгэхээр анзаарч харж байгаа нь л одоо жишээлбэл чи бид хоёр ингээд яг буцаага тууллаа эргээд бодъё яг хүүхэд насндаа юу боллоо гэд ухрааж хараагүй болвол яг энэ зүйлсүүдээ бас эргцүүлэх боломж тэр болгоо олдохгүй байж тэгээ яг хоёулагийн саяны энэ тууллаа эргэж харах энэ боломжоор нэгээд миний амьдралд бас юу тохиолдсон байна, ямар сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд авсан байна, тэрнээсээ яг юуг орхигдуулсан байна, юуг ойлгоогүй, сураагүй, миний амьдралд яг ямар хохирол хүнөөл бий болгож одоо надтай хамт зэрэгцэж явдаг юм бэ гэдгийг ойлгоод арчиж байгаа байхгүй. Тэгээд хүн болгон энергийн одоо төв юм болвол би яг тэр ганцхан сүр сэтгэлийн айцаараа тэр нэг хоригдох тэр нэг жижигхэн юм шиг санагдаж байгаа боловч тэр нь дараагийн айцыг улам томруулж өөртөө татаж өөрөө тэр болгоныгаа бүтээж явжээ гэдгээ яг одоо ойлгож шин. Тэгэхэр чин бүр одоо ингээд тохиолдох зүйлээ би өөртөө татдаг болчиход ш тий. Тийм миний амьдралд тохиолж байгаа бүх зүйлийг би өөрөө бүтээдэг юм байна. Тэгэхээр энэ сүр сэтгэлийн мэдрэмж энэ айцууд одоо миний амьдралыг бүтээгээд байгаа. Би өөрийнхөө амьдралыг бүтээгээд байгаа. Би өөрийнхөө амьдралд
өөртөө тохиолдоод байгаа бүх зүйлийг бүтээгээд байгаа гэдг нь өөрөө маш том зүйл болж байна тий. Бүр уг нь бол давуу тал гоё тий, бидний маш гоё том өгөгдөл байгаа байхгүй юу? Тухайн үед бол энийгээ ойлгоогүй, хараагүй тэгээд яг л амьдралынхаа одоо үйл явдлаар амьдраад өнөөдрийг хүрсэн ч гэсэн яг өнөөдөр хоёулаа эргэж харах боломж нь үүсэж байгаа гэхээр яг одоо цаг хугацаанд болж таарж байна тий. Яг үнэ. Одоо тэгээд жишээлбэл тэр нэг жижиг охины айдас өөр сөрөг мэдрэмжүүдэд татчин гэж өөр дээрээ цуглуулсаар хагаад одоо бүр ийм бид нар дээр ийм бүр том айдас болчихж байгаа байхгүй тий. Надад жишээлбэл одоо энэ тэр айдас маань эрэгтэй хүнтэй эсрэг хүснэнтэй холбоотой тэр айдас маань яаж нөлөөлж исэн бэ гэсэн чинь эргүүлээд ингээ бодоодсэн чинь одоо 10 жилд үерхэж исэн, оюутан байхад үерхэж исэн ч юм уу тий. Миний энэ одоо нэг тэр хайр дурлалын холбоон дээр юусоо шууд нөлөөлж исэн байгаа байхгүй. Салж исэн. За үерхэд салж исэн тэр хүмүүсүүд бүгд нэг шалтгаанаар салаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд олж хараагүй л яваад исэн болохоос биш, миний л бага насны маань айд те энэ намайг хамгаалж чадахгүй юм байна. Энэ ийм юм байна гингүүтээ өөрөө ингээд нэг ийм харилцаагаа ингээд дуусгахыг ингээд ингээд мэрийдэг гэх юм уу. Аюулгүй мэдрэмжийг хамгаалж чадах мэдрэмжийг өгөхгүй болонгууд би ингээд өөрөө ингээд энэ биш биш дээ ч гэдэм үү. Тэгэхэд нөгөө хүн зүгээр л салъя гэж ингээ хэлэхгүй заяа. Ингээд юм маш тодорхойгүйгээр зүгээр ингээл зайгаа авчдаг. Эсвэл шууд ингээл өөр хүмүүнтэй үргэлждэг ч юм уу тий. Миний ойлгомжгүй байдлаас болоод яг эрэгтэй хүнтэй одоо баймаар байгаа мó баймааргүй байгаа мó гэдэг нэг тийм ядаргаатай тийм нэг юм ойлгомжгүй байдлаас нь болоод зүгээр л ингээд дөлөөл цухтагаа авчдаг тий. Миний тэгэнгүүт одоо энэ хөр дээрээ болохоор зэрэг намайг хамгаалж чадчих ч гэдэг юм одоо би одоо нөхрийнхээ хажууд юм уу байхаараа юунаас ч айдаггүй болчдөг. Ингээд нэг ерөөсөө яг л нөхрийнхээ хажууд тэгтээ би аавынхаа мэд хажууд хүртэл тийм мэдрэмж авдаггүй л гэсэн л байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр мэдрэмжийн маань ингээд намайг дагаа яваад байгаа тэр юм маань одоо алтал намайг дагдаг. Одоо манай нөхөр маань хизээч намайг би одоо чамаас сална гэж хэлээг байхад би өөрөө дандаа чи надаас салчих үед чи салчвал яах юм бэ гэдэг нөгөө тийм ядаргаатай нэг юм үгийг хэлээд байдаг байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг ингээд манай нөхөр ингээд заримдаа наад үгүй бити хэлдэхүү гэд ингээд тэгтэн би ингээд чи тэгчүүл яах юм чи тэгээд тэгэх гээд байгаа юм биш үү ч гэдэм үү те нөгөө тэр байдал маань ингээд нөгөө би өөрөө дуудаад штэ те тэгчвэтэй ингээд зөгнөөд штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрийг олж харсан тэр надад миний одоо хамгийн том амар гоё тийм ололт бэйсэн юм байна л да. Тэгэхээр өөр зөндөө олон мэдрэмж байгаа те нэг хүүхдүүдэд гологдсон те нэг минь найзуудаа гологдсон тэр багшд нэг юм эвүүг сонсоод нэг тэрэнд эмзэгэлцэн тэр мэрэгднэр хүртэл биднэрт одоо болтол нөлөөлдөг тий гадаад төрхөндөө итгэлгүй байдаг голдог гэтэргээд тий. Тэгэхээр нөгөө хоёлаа зөвхөн ингээд зохиосл яриад байгаа болохоос биш яг бүр нарийн тэтэл бүх зүйлсүүдийг нухах юм бол маш олон сүрстгэлийн мэдрэмжүүд гарч ирж байгаа байхгүй юу. Миний амьдралд бас яг тохиолдож яваад байгаа юм байна. Тэр нь юу вэ гэсэн чинь нөгөө хоригдох хайц шүү дээ тий. Хоригдох хайц нь сүлд нөгөө эрхчлөөтэй байх зүйл болчиход байгаа байхгүй. Намайг ямар нэгэн байдлаар үйлдэл хорих ч юм уу битгий инг гэх юмн дээр би шууд өөрөө хамгаалж хэлдэг болцсон байгаа байхгүй. Тэнгүүт энийг яг ганцхан одоо юу гэдэг айр дурдал гэхээс илүүтэй яг намайг үйлдэлийн маань хорж байгаа зүйлсүүд дээр би бүр шууд юу яадаг. Өөрөө хамгаалдаг. Энэ зүйлсүүд бас надад анзаарэгдэж байна. За яг уу одоо л олж харж байгаа болохоос биш буцаагаад эргүүлээд харах юм бол тухайн үедээ би ингээл дотроо аюух уурлал дотроо л бухимдаад идэг байсан юм байна. Битээ надад тэгээд битгий инг гэл яг нэг үйлдэл хорж байгаа процесс болонгууд л би бүр шууд өөрийгөө хамгаалангуудаа дотроосоо бүр дүрс гэл явчихдаг. Гэхдээ нөгөө хүчин мөхс учраас тэрийг яг ингээд тэсээд дотроо хадгалаад явдаг байсан байгаа байхгүй. Тэнгүүт л саяхан бас миний амьдралд тохиолдсон юм байна. Манай нөхөрөөс ингээл битгий ингээрээ гэлтэнгүүтэл би дотроосоо шууд яг тэр нэг хамгаалах процесс маань гарч ирээд гэтэл тэрийг би яг ухамсартайгаар олж харах одоо тэр процесс маань болж байгаа болоод тэгээд яг тэрийг нэг өөрийгөө уурлаад байгааг юун дээр уурлаад байгаа процессыг яг нэг олж хараад тэгээд энэ нь яг миний амьдралд бас одоо хүртэл давтагтаад байгаа юм байна гэдгийг би баталчихж байгаа хгүй өөрийнхөө амьдрал дээр. Тийм байна. Тэнгүүт л
хамгийн амар нь яг энэ зүйл болох процесст хамгийн анхных нь холбогдож байгаа зүйл нь яг тэр хүүхдийн хоригдож байгаа тэр нэг хоригдсон айцаад байгаа байхгүй. Гэтэл тэр нь өнөөдрийн надад яг одоогийн байдлаар ч нөлөөлөж явж байгааг мэдгүй байж байгаа би саяхан олж авсан тэрийг. Тэгээд тавьж явуулаад дахиж одоо миний амьдралд гарч ирэхгүй болтолно гэдэг шиг заслаа хийсэн байдаг юм аа. Өөр өөртөө ажиллана тийм ээ. Тийм, гол нь тавьж явуулна тийм ээ. Тийм, тэгээд тэрний нөгөө нэг миний амьдралд яаж нөлөөлсөн байна гэдгийг нь буцаагаад яг хүүхэд наснаас ахуулаад дунд үе, идэр үе дээрэс нь ямар харилцаанууд дээр гараад байгаа юм бэ гэдгийг ингээ олж хараад тэг хамгийн амар нь өнөөдөр хүртэл яг нэг дээр гарч ирээд би тэрийг нь саяхан тавьж явуулсан гэхээр бидний амьдралд яг энэ зүйлсүүд маань ингээд нэлээд том хохирол болоод яваад идэх юм байна. Бид нар энийг олж харж чаддгүй юм байна. Тийм учраас туул үнэхээр чухал юм тийм ээ. Эргүүлж би бодож өөрийнхөө явсан замыг эргэж харна гэдэг маань тэгээд тавтагдаад байна гэж яриад шүү дээ тийм ээ. Бүх харилцаан дээр ч юм уу ямар нэг юм дээр над дээр ч гэсэн тэгж байгаа. Гэтэл бид нар ингэдэг шүү дээ. Яагаад заавал би ингэж зовох хэвээр яагаад би дахин намайг ингэж зовоогоод байгаа ч гэдэг юм уу нэг ийм шалтаа буусан мэдрэмж орж ирдэг шүү дээ биднэрт. Тэр маань ерөөсөө л энэ хорвоо ертөнц чи наадгаа ухаарад өгөөч одоо чи болвол одоо уг нь чигээрээ баймаар энэ тэгтэл чи биш одоо аавын ээжийн мэдрэмжтэй чи аав ээжийн өвлж авсан чамд өвлүүлээд өгсөн чи гэдэг юм уу те ингээд нэг юм нэх олон юм наачсан нэг тийм одоо би байгаад байгаа аахгүй те одоо ерөнхийдөө бол гадна орчин болоод миний ойр орчин байгаа өссөн газруудаас авсан нэг юм олон нэг юм наалтцтай те уг нь цэвэр би баймаар нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи зүрх сэтгэлийн мэдрэмжүүдийн найцууд маань өвлөгдөж яваад байдаг байх нь шүү дээ. Өвлөгдөд. Тэгэхээр одоо би тэгэхээр би бас ингээл өөр хүүхдүүдэд харуулж байгаа эсвэл тэр нэг уурын мэдрэмж байна уу? Ууралж байгаа, дүрсэж байгаа, загнаж байгаа, зандарч байгаа. Энэ болгоныг би одоо магадгүй аавж юусаа авсан зүйлсүүдээ өөр хүүхдүүдэд өвлүүлээд явах. Энэ процесс л ер нь үргэлжлэн явдаг юм байна шүү дээ. Тийм байна. Тэгснэ тэрийг юу гэдэг лээ? Манайх удмаараа ууртаа хүмүүс те удмаараа зөрүүд хүмүүс бахархан ярддаг боловч би дэлхий дээр нэр ингээсээ яах гэж юу сурах гэж хүссэн бэ гэсэн чинь ууг нь ингээд сурах юмнууд нь тэлгсэн тэрлэг шиг бидний өмнө бүр зовлонгороо гэдэг шиг тохиолддог боловч бид нэр тэрийг олж харж чаддгүй тэр л намайг гомдоосон тэр л муу хүн гэж яг бусад руу илүү их чиглэж хардгаараа л суралцаж чаддгүй өнөөдрийн хүрдэг юм байна л та. Ажиллаж чадахгүй байснараа л бид нар хайран хий дэми амьдраад байна тийм ээ. Чанаргүй амьдраад байна. Тэгээ хоёлаас энийг ойлгож ухаарахын хугацаанд маш их зүйлсүүдийг олж авч, сонсож, суралцаж яг л өнөөдөр л бэлэн болж байгаа. Яг энийг олж харж ухаарах цаг хугацаанд болж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Нэлээ олон одоо өөрсдийгөө энэ талаар илүү хөгжүүлж, энэ талаар илүү их мэдэх гэж хичээж явсны маань үр дүнд өнөөдөр бас яг энэ одоо надад тохиолдоод байгаа процесс маань би учруулад байгаа юм байна. Энэ гол зовлонгийн маань эзэн нь би өөрөө юм байна. Энергийн хуулаараа. Тийм, энийг надад тохиолдуулаад байгаа зүйлс нь тэр хүмүүс биш юм байна. Энэ хүмүүс зөвхөн надад харуулж өгж байгаа процесс болохоос биш. Яг гол үлийн эзэн нь би юм байна гэдэг зүйлийг яг өнөөдөр л ойлгож харах тэр боломж одоо яг тэр нэг нүд маань нэгдэж байгаа асуудал шүү дээ. Сүнсний сэрэлт хийх үед ингээд нөгөө бүх юм өөрлөгөө харцдаг тийм ээ. Яг л өөр дээрээ төвлөрий. Хөөх надад юу болоод байна. Нөгөө хажуугийн хүмүүсүүд ингээд бүр юм сонирн биш болчдаг тий. Хөөх би ямар сонирн хүн бэ? Хөөх би ямар сонирн ааштай хүн бэ? Хөөх би ямар ааш муутай юм бэ тий. Зарим нь би ямар айтайхан хүн бэ гэдэг юм уу? Тэр юмнуудаа олоод ажиглаад эхэлдэг. Тэр үеэс эхлээд л сүнсний сэрэлт явагдаад байгаа байхгүй тийм ээ. Тэгэнгүүт бидний тэр тавтагдаад байгаа үйлдэлийг л ажиглаж олж харах маань чухал юм байна. Ажиглаад байна гэдэг маань тавтагдаад байгаагаа ажиглана гэдэг чинь айгүй чухал юм байна л да. Байгальд одоо энэ дэлхийн ертөнцийн энерги маань биднийг ойлгоод өгөөч. Чамд дахин энийг өгөөд тахад чи яасаа ойлгодог юм бэ гэд ингээд дахин л нэг жоохон дүрийн хувиргал харуулад тахад бид нар мэдхгүй тэр харан шангаа зүгээр ингээд задгаа цацж идэг те ингээд тэгээд энийг нөгөө шууд олж харж чадахгүй хүн болгоо олж харж чадахгүй байгаа шүү дээ. Би ч гэсэн нэлээ олон үе шаттай амжлага маш олон зүйлсүүдийг суралцаж жээж яг өнөөдөр олж харж байгаа гэдэгтэй адилхан бусад хүмүүс маань ч гэсэндээ яг бусад руу чиглэж байгаа ч гэсэндээ
одоо юу гэдэг чи чамаас боллоо чи л муу хүн, чи л ааштай байна, чи л ууртай байна гэж байгаа болвол яг тэр нэг суурин тавигдчихл байгаа гэсэн. Ямар ч байсан яг сүнсний сэргэлтийн үе шатанда ороод яг сүнснийхээ одоо төвшин ахиа явж байгаа хүмүүс болвол чи гэхээс илүү чамаар дамжуулж миний юг харуулад байна гэдэг рүүгээ л намайг харуулад байна гэдэг. Одоо бүр харин удамжинд хүртэл баг зүгээр явчихдаг болсон мэл шүү дээ. Хөмсгөө зангидаад явж байгаа хүн шууд харц толонгууд бүх би ийм муха хөмсгөө зангид юм уу гэснээр дугуйгаа үрчлээ айлгаад ерөөсөө надад л зориулж тэр хүмүүс ингэж яг би л өөрийгөө засч тийм ээ. Надад тэр зам байгаа учраас л тэр надад миний өөрийн ман занг харуулад байна шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээд яг хүн болгон өөрсдийнхөө туллал, өөрийнхөө амьдралд тохиолдсон хэцүү хүнд зүйлсүүдийг санаанд урсгахыг хүсдэггүй шүү дээ, тийм. Гэхдээ энэ маань эргэж харснараа бидний амьдралд ямар чухал зүйлийг заах гад ирсэн, миний амьдралд буцаагаад эргүүлээд харахад юун сураагүй үлдсэн, юун дээрээ ажиллах юм гэд бараг бүх зүйлсийг маань буцаагаад яг ингээд дэлгэсэн ном шиг, заавар шиг бараг өгөх зүйлс маань байгаа шүү дээ. Миний сурах зүйлийг тий. Тэгтэл бид нар сурдаггүй. Одоо жишээлбэл сүнс ирээд яг одоо 10 жилийн сургууль шиг ингээд одоо 12 дугаар ингээд төгсөөд баталж одоо төгссөн гэдэг батламжаа аваад уг нь сүнснийхээ гэрт харих хэвээр байтал бид нар 1-р ангийнхаа хичээл дээр л бараг бүдрээд идэг тий. Тэр дөнгөж төрөөд анхны авсан сөрөг мэдрэмжэн дээр л суралцахгүйгээр бүдрээд явчихдаг. Тэгтэл бидний өвөгдөл маань анханасаа юу вэ гэхэлэр тэр хичнээн сөрөг мэдрэмж чи авсан байж болно тий. Хинт чамайг зовоосон байж болно. Чи хинт ч гомцсон байж болно. Чи яаж ч алдсан байж болно. Чи өнөөдөр бүр хинт биш бүр новшж байсан болно. Тэгэхэд би өөрийгөө засах чадaltaа тийм ээ. Хинт биш. Миний тэр одоо гомцсон гэдэг хүн ирж намайг эзэжл юу байхгүй шүү дээ. Харагдахгүй шүү дээ. Тэгэхэд би өөрийгөө харгадаг. Тэр байтугай намайг гомдоосон хүнийг би бүр аргадаад бараг ингээ хайрлах. Уг нь аль тийм өгдөлтэй асар том одоо бүгдээр л бурхан гэдэг нэрлэлдгээр бурхад байгаа аахгүй тийм ээ. Гэвтэл бид нар нөгөө тэрийг олж хардаггүй. Намайг би л өөрчилнө. Нөгөө зөвхөн би л өөрчлөгдөө. Тэгвэл ертөнцид дагаад өөрчлөгдөн гэдэг үг чинь атал яг сүнсний сэрэлт хийсэн үнэл үг байгаа байхгүй тийм. Тэгтэл бид нар хажуутгаа өөрчилнө. Энэтэй суусны дараа энэ хүнийг өөрчилнө. Хүүхдэд тэгж өөрчилнө. Тэр хүнийг ингэж өөрчилнө гэж яриад байдаг тийм. Тэгтэл би өөрийгөө өнөөдөр өөрчилж чадаагүй юм байж юу хүн өөрчлөв. Тэг бидний зоргоор тэр бүхэл бүтэн сүнс ингээд биднээр заалхуулаад өөрчлөгдөж тий. Тэр бол боломжгүй зүйл. Яагаад тэгэхээр бид нар өөртөөгөө тэр өөрчлөлт засах, суралцах тэр бүх өгдөлтөөр ирсэн бүх тэр ээжлэгэн сонснууд байгаа. Өнөөдрийн гой хувц өмссөн байна уу, муухай хувц өмссөн байна уу, баян ядуу хамаагүй тий. Бүгд нэг өгдөлтөй. Уг нь тийм уг нь аль мундаглаад байгаа байхгүй юу тий. Тэгтэл тэр нэг зовлон л гэж яриад байна л да тийм ээ хүмүүс. Тэрэндээ бүдрээд идэг. 2-р ангид ормоор нь штэ тий. Тэгтэл яг л 1-р ангийнхаа тэр бодлогон дээр л нэмж хасах дээр сурахгүй л байгаад байгаа. Яг ингээд нэг юм яриул тийм л байгаад байгаа байхгүй. Тэрийг л хурдан нэмэл сурч ил та тий ойлгол авчил та. Гэтэл нөгөө намайг өнөөдөр бүтээсэн зүйлс маань миний амьдралын тэр нэг үе шатууд л байгаа байхгүй. Тэ? Намайг бэлэн болгох гэж, намайг энэ бүхнийг ойлгож ухаарах тэр бүх зүйлсүүдийг маань одоо бүтээсэн зүйлс маань яг миний одоо алдаж, оноож, зовоож, шаналж, инээж, баясаж гэл бүх сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд маань өнөөдөр намайг энэ бүхнийг эргүүлээд ойлгох тэр нэг одоо ухаарлыг маань бий болгож байгаа. Тэгэхээр буцаагаад бидний амьдралын тулал энэ хэмжээний үнцэнтэй байхад бид нар яагаад эргэж нэрнгээсээ туулаа эргэж хардаггүй, тэрнээсээ суралцахыг хүсдэггүй юм бэ? Яг үнэ. Энийг ойлгохчоор нөгөө нэг зовлон гэдэг зүйл маань жижигхэн болчдөг тийм ээ. Тэгээ хүн болгоны нөгөө нэг зовлонгууд чинь хэмжээнээс шалтгааллахгүйгээр л яг адилхан яг мэдрэмж өгдөг. Тий, яг үнэ. Зовж байгаа мэдрэмжээ өгдөг тий. Чиний зовлон их, миний зовлон баг гэдэг юм байхгүй. Гэтэл ганцхан мессежээр одоо тэр нэг зовлон гэдэг байгаа зүйлсүүд маань бид нар тэрийг даван туулах яг энэ дэлхий дээр ирсэн гол суралцах ёстой зүйлс маань байхад бид нар яг тэр зовлонгуудтай бүдрээд л
шаналал зовоол яг тэрэндээ холилдол сүлэлдээл. Дээр үед чинь бүрстэй амар хайр найраг нөгөө нэг улираадаг байсан байлээ шүү дээ. Бид нар одоо энэ үед ч арайч улирахгүй лахалтаа тийм ээ. Дээр үед бол улирдаг байсан байлээ шүү дээ. Ингээд нүг суралцаж чадахгүй. Тэр шиг бүр юм амар гатад зарчим тэр энергийн одоо ертөнцид байгаа ахгүй тий. Тэр сүнсний ертөнцид чи суралцал шүү дээ. Яагаад тэгэхээр би өөрөө захиалцсан тий тэрийг би энийг чадна. Би ийм юм сурмаар байна гэд. Тэгтэл тэрэн дээр өөр бүдрээд байдаг тийм ээ. Тэгэхээр хайрын чанаргүй амьдралыг бид нар дуусгахын тулд чанартай амьдрахын тулд бид нар туулал гэдэг юмыг хайрлахаас аргагүй. Тууллаа эргэж харахаас аргагүй. Тавтагдаад байгаа тэр зовлон гээд бэрхшээлийг бид нар одоо яг яагаад гэд ингээд нэг өөрөөсөө асуумаар байна те. Яагаад энэ надад тавтагдаад байгаа? Одоо би яагаад дандаа ингээд нэг одоо хүнтэй харилцааны юм асуудалтай байгаад байгаа тий. Би яагаад энийг хийхлээр чадахгүй байгаад байгаа? Надад ийм айдас байгаад байгаа. Би яагаад гэдэг асуултыг л өөрөөсөө аягуулсан асуучвал тэр бүх хариулт маань уг нь миний дотор л байж идэг юм байна л да. Амьдралын сургууль гэж ярьдаг шиг сайн 1 2 дугаар анги гэж явдаг шиг бидний хувьд ч гэсэндээ ингээл жижиг зовлон ирлээ, тэрийг давлаа, дараагийн анги руу орлоо, дараагийн зовлон ирлээ, дараагийн анги руу орлоо. Уул нь ингэж л нөгөө нэг тийшээгаа шатахиж явах хэрэгтэй байтал шатрах тийм ээ. Бид нар нөгөө ангиа твшиж чадахгүй, улам нөгөө хичээлүүдээ хүндрүүлээд нөгөөхнөөсөө гарч чадахгүй тий. Нэг ийм л зүйлсүүд болдог байх нь л тий. Харин тийм. Надад бүр нэг юм амар гоё жишээ ороод ирсэн. Би нөгөө цахилгааны инженер шүү дээ. Тэгэнгүүт кабель одоо газар доогоор юм нэг кабель гэдэг байхгүй одоо юм олон байрнууд ингээд нөгөө нэг тижээдэг одоо цахилгаанаар хангадаг. Тэр маань нэг станцаас нэг кабель гараад одоо 4 5 байр одоо тижээдэг гэрэлтэй байлгадаг. Одоо би цонхоор хараа сая тэгж л бол. Тэгэнгүүт тэр кабель хаа нэгэн газраа гимтчихэд тэр байрны бүх айл тог очих болж байгаа байхгүй юу. Уг нь энэ станц гэдэг амт тог байгаа тий. Тэгтэл тэр кабелаар одоо 5 байрны хэдэн айл үедээ одоо 500 айл байлаа гэхэд тэр 500 айл 500-аа гэрэлгүй болчихж байгаа байхгүй. За гэтэл тэр кабелийн гэмтлийг хаана байгааг олохын тулд газар дор бидэрт мэдэгдэхгүй. Ямар ч зүйл кабель гэмтээ энд гэрэл ирэхэд болчлаа. Юу болов яав ийм. Тэгэнгүүт тэр кабелийн гэмтлийг яаж олдог вэ гэхээр ийм гаднаас нь одоо нэг хэмждэг багж идэг байхгүй одоо тэгээд тэр багжийг одоо лаборатори гэдэг тэр лаборатори маань ингээд кабелийнхаа тараасайхан дагуу ингээд нөгөө чагнадаг байхгүй юу тэгэл цахилгаан аль хүртэл яваад альнаас цаашаа одоо цахилгаан явахгүй байна гэдгийг маань одоо тодорхойлдог тийм багж тэгэнгүүт яг тэр цэг тэр за гэмтэл нь энэ байна гингүүт одоо нөгөө тэр монтерод маань ирээл газраа авахал тэндээс кабелийнхаа тэр гэмтлийг ухаж гаргаж ирээл одоо холбодог тэр муфт гэдэг зүйлт гэдэг байхгүй холбоос идэг тэр холбоосыг хийгээл буцаага залгахад тэр 500 аль маань баг гэж гэрэлтдэг байхгүй яг тэрнтэй адилхан би кабелийг хүний амьдрал гэж бодож ил даа тэр станц гэдэг зүйл маань одоо бидний язгуур сүнс ч юм уу тий одоо би уг нь ингээл юм гой гэрэлттэй жишээлбэл би яг ингээд тэр сүнснийхаа замналаар яваад ухаарл ойлголтоо аваад би хүмүүст түгэх юм бол тэнд намайг 500 хүн хүлээж байгаа байхгүй тий би 500 хүнд гэрэл түгэх тийм үүрэгтэй байлаа гэж бодоход миний донд би нэг амьдралынхаа донд авсан нэг гэмтлээсээ болоод тэр цаашаа ингээд нөгөө тэр хүмүүс рүү хүрэхэ болчиход шүү дээ тий би тэр гэмтэлтэй түүртэд тэгтэл би тэр буцаж оншлоод шүү дээ өөрийгөө хаана вэ хаана яагаад энэ тавтагдаад байгаа энэ зовлон гэл тий тэнгүүт энэ харилцаан дээр за биш байна энэний өмнөх байна тэрний өмнө тэгэл явж идэл нэг баг насан дээр очиж чинь тий тэгээд тэр гэмтлэг очиод би засварлах чадвар нь надад байгаа тийм ээ тэрийг би засварлсны дараа тэрнээс цаашаах тэр нөгөө одоо миний тэр завсар тунд авч исэн харилцаанууд бүгд идэгчдэг тий тэгээд 500 хүнд би ингээд зүгээр өөх ёстой тэр гэрлээ өгөё л дөө тий одоо тэр нэг хүчлийн онолт тэгэл нэг хүмүүс амар их ярьдаг штэ одоо нэг тэр нэг уул молон дээр байгаа айл руу хүчлийн уналтаач болтгоо би нэг тэр улаасан гэрлийг авааж өгөё л дөө ямар ч хийсэн тэрийг би бүр яг ингээд бодсон чинь пүүх гэж бодлоо тэгэл тэр одоо 500 хүнийг одоо гэрэлтэй байлгахын тулд би тэр гэмтлээ би олох гээд байгаа маань одоо би ирэхэд буцаад туулал харж байна. Кабель гэдэг маань туулалтай миний нас. Тэгэхээр энэ жишээ надад бүр ингээм амар гоё санагдчихээн. Тэгэнгүүт би яана би баран алдах ёсгүй юм шиг амар санагдчихэж штэ нөгөө тэр хүмүүст гэрэл өгөхийн тулд. Тэг ямар ч байсан хүн өөрөө тэр зүйлийг үүсгдэг юм байна, бүтээдэг юм байна.
Тэгээ өөрийнхөө зовлонг хамгийн ихнийхэн зовлонг ч гэсэндээ өөрөө бий болгоод тэрэн дээрээсээ дөрүүлээд өнөөдрийг хүртэлх тэр нь бүр томорсоор хэрвээ тэр зовлонгийнхоо одоо ойлголт ухаарлыг аваагүй байх юм бол тавьж явуулаагүй тэр хүмүүстэй гомцоор байх юм бол тэр гомдлынх нь үр шим нь өнөөдөр миний амьдралд намайг бас зоосоор л идэх юм байна. Одоо бид нар хэрвээ тэр зовлонгоо таниад мэдчих юм бол дараагийн зовлон мэдээж ирнэ. Тэрнтэйгээ адилхан төвшөө ахаад нөгөө амьдралынхаа сургуулийнхаа дараагийнхаа ангиуд руу ингээд л оромоор байна тийм ээ. Явдаг байх нь шүү дээ. Тэгээд тэр одоо яг зөвхөн одоо саяны чивтер ганцхан л одоо жишээгээр ярьж байгаа шүү дээ тийм ээ. Зөндөө олон жишээ байгаа. Гэтэл ганцхан миний энэ авсан энэ жишээ. Тэгэхээр бидний энэ одоо сая хоёулаа тууллаасаа илрүүлсэн ингээд давтагдаад байгаа энэ харилцаа одоо харилцаан дарч бай, юун дарч давтагдаад байгаа энэ одоо үйлдэлүүд маань би олж хараад ингээд би тавьж явуулж чадвал энэ маань дахиад надад давтагдгаа болчихдог. Ягаад тэгэхээр би тэрийг дахиад давтагдсан ч надад би тэрийг даваад гарах надад ухаарлал нь байгаа учраас тийм ээ. Би тавиад явуулж чадсан учраас дахиад тэр надад ирэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэрийг би дахиад дуутахгүй тий. Надад тэр энерги их үүсвэр нь байхгүй болчихж байгаа. Тэгэхээр би тийм дахиад өөртөө тийм хэцүү харилцааг дуутахаа болно. Би дахиад тэр хүмүүс битгий гэж хэлэх надад тийм хүн санагдахаа болно тийм ээ. Надад яг энэтэй адилхан бид хоёр зөвхөн нэг жишээн дээр яриад байгаа тийм ээ. Зөвхөн нэг мэдрэмж дээрээ. Тэгэхээр өөр зөндөө олон мэдрэмж байгаа. Нандаа мужийн ч гэсэн өнөөдрийг хүртэл зөндөө олон тэр мэдрэмжүүдээ тэр сөрөг зүйлсүүдээ одоо тавьж явуулах гад хичээгээл суралцаал тавьж явуулсаар л байна тийм ээ. Магадгүй суралцаар л явах бах. Үүнтэй адилхан таач бас ингээд хамгийн ихний бариад авсан тэр мэдрэмж бага насанд авсан гэмтэлч байт юм уу. Тэр нь өнөөдөр надаа ингээд нөлөөсөн байж тэйгээ олон харсан бол тэр маш том амжилт тийм ээ. Тэрнээс цаашаага араасаа хөврөөд гараад ирдэг. Дагаад ийм бонус мэдрэмж байна тий. Дагаад энэ маань ингээд томорцсон байсан байна гэдэг ч юм уу. Тэгэхээр тэрийг л олж харуулах гээд байгаа. Туулал гэдэг зүйлэр тийм ээ. Яг үнэ. Би өнөөдөр идэх гээд байгаа тийм ээ. Тэгээд идэхснээрээ би юу яах гээд байгаа. Зөвхөн би хийм бэ гэдгээл олж авах гээд байгаа ш тийм ээ. Би нэг гэмтцэн мужи байна, шархалцсан нандаа байна. Тэгээ өвлөөд авцсан одоо нандаа мужи байна гэтэргээд тэрийг бахархаад ч юм уу эсвэл ингээ гомдоод ингээ суух биш. Би тэр бүгдийг одоо тавиад явуулчих юм бол би хийм бэ. Би өөрийгөө л олмоор юм тийм ээ. Би гэдэг зүйлээ. Тийм. Тэгээд яг дөнгөж төрснөөс ахуулаад хинтэй хамт байсан. Тэгээ өнөөдрийг хүртэл өөрөөс чинь гарч байгаа зан, аран шин, авир, ааш тэр болгон чи яг өөрийнх ч юм мөн үү? Эсвэл өнөөдрийг хүртэл хинэгэнтэй хамт амьдарч ирсэн хүмүүсийн гаргадаг ухамсарууд байна уу? Эсвэл тэр хүмүүсийн гаргадаг ай шаврууд байна уу гэдэг нь аягүй чухал болоо явчихж байгаа байхгүй тий. Тэгээ яг бид өөрийн хувьд ч гэсэндээ яг бүгднгийн ингээл олж хараал мундаг болчиход байгаа юм юусоо байхгүй. Яг л буцаагаал ингээл өөрийнхөө амьдралыг ухаал түнхөөл тэгээ бас ингээд тавьж явуулж чадахгүй зүйлсүүд маань ч байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрөх бас тийм амархан байдаггүй. Гэхдээ бид хоёр ч гэсэн хичээгээд ямар ч байсан миний амьдрал, бидний амьдралд ямар нэгэн байдлаар хохирлыг үүсгэх юм байна. Үндэс тэр хүүхэд насанд тавигдсан хинэгнээс авсан тэр зүйлс маань өнөөдөр хүртэл бидний амьдралд ямар нэгэн байдлаар л хохироогоод их бах хэмжээгээр ингээд хамт хохирлыг үүсгэж явдгийм байна гэдгийг нь өнөөдрийн байдлаар бид хоёр олоод харж байгаа юм. Тэгээд энийг сонсож байгаа та бүгд маань ч гэсэндээ ямар нэгэн байдлаар яг өөртөөс чинь хиний ааш шариншин зан гараад байна. Үйлдэл гараад байна. Тэр яг үнэхээр таних мөн үү? Гэт бас нэг асуугаад үзээрэй тий. Тэгээд та өнөөдрийг хүртэл туулж ирсэн тэр туулалчин үнцэнтэй байсан ч бай, үнцэнгүй байсан ч бай, өөрсдийнхөө сайн муу гэж одоо үнэлж дүгнэж байдаг тэр амьдралын чинь тэр зам мөр болгон чинь буцаагаад бидний сурах ёстой тэр нандин чухал одоо амьдралын сургуулийн дараагийн ангид орох зүйлс маань байдгийн байх шүү гэдгийг л бид хоёр өнөөдрийн подкастаараа хэлхийг хүслээ. Яг үнэ. Хайрламаар байгаа тэр би гэдэг байгаа дотоод хүн маань бидний тууллын замд ингээд нэг одоо хөрхи биднээс одоо аслагдсан байт юм байна. Тийм. Тэгэхээр бид нэр өөрийгөө л олох гээд байгаа. Өөрийгөө л таних гээд байгаа. Магадгүй одоо бусдын гомдол одоо бидний бага наснаас гадна нийгэм гэдэг маш том зүйл байдаг тийм ээ. Бид нар нийгмийн ямар нэгэн шалгуурт тохирох гэж амьдраад байдаг.
тийм байвал сайн хүн, тийм байвал муу хүн ч юм уу Яг тийм. Тэгэхээр тэр маань ч гэсэн бид нарыг биеийн маань алдуулаад байдаг. Би биш болчдөг. Яагаад гэвэл би тэр нэг зохиосон хинийхэн ч зохиосон бүү мэд те. Нэг тэр зохиосон шалгуурт нь тэнцхийн тулд би өөрийгөө өөлөх хэрэгтэй болдог те. Би гурвалжин дүрстэй байсан бол би дөрвөлжин дүрстэй. Тэр нийгмийн шалгуурт тохирохын тулд би өөрийнхөө тэр нэг гурвалжин дүрсийг би дөрвөлжин болгож өөрийгөө өөлж эхэлдэг. Алдаж болохгүй юм шиг л бид нэр өнөөдөр ажиллаж ирлээ шүү дээ. Тэр болгоныгаа нэг юм амьсгаа аваад төр зогсоод нэг ингээд эргээд нэг хараач те. Тэрийг л хүсэж байгаа. Тэгэхээр туулал гэдэг маань биегээ олох хамгийн том одоо биднэрт байгаа одоо ертөнцийн сан байх нь л дээ. Тэрийг уудлаач гэж л Нандаа Мужи хоёр нь хүсэж байгаа. Энэ хоёр дугаар дээрээ. Магадгүй за бит хоёроос илүү оновчтой гоё санаагч гэх юм уу одоо илүү оновчтой тэр одоо тэр ухагтгын ойлголтыг магадгүй онгодууд маань хэлэх байх. Одоо тэрийг хоёрын хүлээч гэж дараагийн дугаар дээр Нандаа Мужи хоёрын нь ойлгуулах гээд байгаа чадан ядан ярьсан энэ зүйлийг маань онгодууд маань юу гэж ярихыг дараагийн дугаар дээрээс бас сонирхоорой тий. За өнөөдрийнхөө дугаарыг энд хүргээд өндөрлөе. Баярлалаа, баяртай. Баяртай.